Аккумулятор бол ерөнхийдөө дөрвөн төрлийн юмнаас бүрдэж байгаа юм. Нэгдүгээрт нь болохоор бол юу гэхээр за энэ гадна талын ховнцор хайрцаг байж байна. Одоо хар тугалаг агуулсан сетх нь байж байна. Дараагаар үхрийн хүчил нь байж байна. Үндсэндээ ингээ 3-4 төрлийн юм байгаа байхгүй юу? Ногоон шийдэл сурвалжлагын шин дугаараа Electrochem Монгол компаниас өргөхөд бэлэн боллоо. Дэлхийн жишг үйлдвэртэй хамтдаа танилцъя. Одоо ашиглалтаас гарахаар аюултай хог хаягдал гэдэг тийм ангилд орж байгаа гэхээр дотроо агуулж байгаа хоёр төрлийн элементээс болж байгаа. Нэгдүгээрт бол үхрийн хүчил байж байна. Үхрийн хүчил бол юу гэхээр өөрөө эдэмхий бодис тийм ээ төлдөг одоо юм хорт бодис байж байна. Нөгөөх нь болохоор бол хар туглаг буюу одоо хүнд металл тийм үү ийм бодис байж байна. Хүнд металлдаа бол энд хар туглагын бохирдол гэхээр бол ерөнхийдөө энэ хар туглагын тоосон цэврийн бохирдлын тухай ярьж байгаа тийм. Хар туглагын тоосон цэвэр гэдэг юм юунаас гарч ирж байгаа вэ гэхээр энэ хар туглагын бүтцэд байдаг одоо шаваас гэднээр хэлдэг энэ ийм пудр маягийн байгаа байхгүй. Одоо энэ жижиг юм болохоор бол ингээ харахад нундаг шороо шиг байгаа боловч энэ өөрөө хар туглаг агуулсан. Хар туглаг агуулсан маш жижиг ширхгүүд байж байгаа. За тэгээд агаарт бутраад одоо бохирдуулж ин гэсэн үг ерөөхдөө ингээ агаарт технологийн бус горимд бол яадаг гэхээр зөвхөн энэ металл хар туглагыг авчиж байгаа юм. Бусдыг нь яг хөөхөр задлах юмш болцоо байхгүй. Тэ хар туглаг нь үнсэндээ үлддэг байхгүй. Энэ үнсийг болохоор одоо технологийн бус үйлдвэрүүд бол ердийн хог хаягдал дээр хажиж байгаа энгийн хог хаягдал дээр. Тэр хог хаягдал нь яг хөөхөр одоо нэгэн түнсэн дотор байж байгаа энэ пудр шиг юм болохоор ч юм бол ар салхинд болохоор энэ өөрөө буцаад хурдан задарчин тийм ээ. Тэгээд одоо хаврын салхинаар гэдэг юм ингээд агаар салхинд ингээд тэгдээд бид нар тэрийг харин одоо амьсгалаад одоо ам хамаараар одоо дамжиж ороод тэгээд энэ нь бол хүн бохирддог үндсэн зам нь бол энэ байгаа. За нөгөө хаягдал аккумулятор мэдээж үйлдвэрт ингээд цуглаад ирчлээ. Тэгэхээр яг ямар ч хатамжлагаар боловсруулж ийн гэсэн үг вэ? Бид нэр зөвхөн хар туглын аккумуляторуудыг бол эхлээд одоо бүтнээрээ энэ одоо бутлан ангилах цех рүү ингээд бүтнээр нь ингээд буталт юм байгаа. За тэр том алхам терм бол бутлаад ерөнхийдөө аккумуляторыг одоо юу гэдэг нь хурууны жижигхэн хэсгүүд ингээд ангилчихна гэсэн үг. За тэгээд ангилагдаад ингээд буталсан юм болохоор ер нь том усан санд ингээд ойчж байгаа. Ойчж унгаад юм. Тэр усан санд унгахаарч мэдээж хуванцар нь хөнгөн учраас бол дээрээ хөвөөд ирэн тийм үү. За хар туглагаар лугссан доод руугаа унчин гэх мэтлэн байдлаар би одоо маш энгийнээр тайлбарлаж шүү тийм. Усан сан дээрээс болохоор яаж байгаа гэхээр одоо хүчил очиж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бол усан сангийн ус бол хүчлэлэг болж байгаа гэсэн үг тийм үү. За хүчлэлгийг бид нар болохоор бол ингээд pH-ийг нь бол хэмждэг тийм мэдрэгчээр ингээд байнга тохируулж үзэж харж байгаад одоо хүчлэлэг усны хүчлэлэг одоо pH нь болохоор 3-4 дээр хүрээд ирэх юм бол энийг хүчлэлэг болсон гэж үзээд одоо тэрийг бид нэр саармжуулах процесс оруулж байгаа. Саармжуулахдаа яг хөхөр үндсэндээ шохойнтойгоор уралд оруулах байдлаар шохойн зурмгаар нөгөө саяны хүчлэлэг ус руугаа одоо тодорхой доод зорн хийгээд хооронд нь нээдүүлээд дараагаар нээдсэн хэсгийг нь бол фильтр прессээр шахаж аваад тийм байдлаар одоо энэ усаа дахиж цэвэршүүлж ингэж ашигладаг гэсэн. За саяны үйлдвэрлэлийг ингээ хийхээр бол ус бол буцаад pH нь одоо 7-8 буюу энгийн усны одоо pH дээр ирээд тэгээд тэр усаа бид нар дараагийнхаа технологийн дамжлагтаа ингээд дахиж хэрэглээд байна гэсэн ийм байдалтай явж байгаа. Сая тэр нөгөө түрүүний одоо шохойн зурмгийг одоо хүчлэлэг устай уралд оруулаад гарч ирсэн дундаас арчиж байгаа лаг гэсэн болохоор бидний хэлээд байгаа гөлтгөн байгаа тийм. За энэ аккумулятор дотор түрүү энэ шаваас гэж хэлээд байгаа бол шаваас бол анх одоо шинээр аккумуляторыг хийхдээ бол хар туглагын эсэл гэдэг тийм байж байгаа тийм. Хар туглагын эсэл болохоор бол яг үгээр одоо химийн томьёо нь бол PBO гэсэн нэртэй байж байгаа. Гэтэл ашиглалтаас гараад ирэхээр хар туглагын эсэл маань болохоор энэ хөхрийн хүчлэлтэй уралд ороод хар туглагын сульфат буюу PbSO4 гэдэг тийм химийн элемент болж урж байгаа байхгүй юу. За металл хар туглаг аккумулятор болохоор металл хар туглагын шон байна, холбоос байна, энэ сетх, торны сетх гэж байна тийм үү. Эдгээр бол металл хар туглаг гэхээр 300 хэдэн градустай тайлдах 327 градус. За энэ хар туглагын эсэл болохоор 800-900 градус тайлдаг. Энэ хар туглагын сульфат болохоор 1200 градус тайлдаг. За дараагийн хэсэг болохоор бид нар одоо металл хар туглаг агуулсан хэсгүүдийг болохоор өөр бусад химийн одоо элементүүдтэй энэ хайлуулсан зууханд бол ингээд одоо юу яа эргүүлдэх зуух байж байгаа. Энэ дотор бол нэг процесс, нэг цикл нь болохоор нэг 5-6 цаг орчимд
1200 градус хүртэл өндөр температур тэгээд саяны буцаад өдөөгч бодистойгоор ингээ хайлуулахаар яг гэхээр бол саяны түрүү металл одоо хар тугалгаа уулзсан хэсэгт байгаа одоо хар тугалгын 99-өөс дээш хувийг нь бид нар бол хайлуулах процесстэй ингээ авч чаднаа. Одоо энд байгаа гэж байгаа гэсэн. Тий, энд байгаа гэсэн. Энэ одоо жижигхэн энэ сав энэ одоо том юу шүү дээ одоо амбар гэх юм уу тийм ээ. Chamber гэж хэлээд байгаа амбар л юм л да. Тийм ээ. Энэ амбар дотор бол тэр эргэлж байгаа хайлуулах зуух байгаа. Тэр энэ хайлуулах зуухан дотор ингээд эргэлдүүлээд ингээ 1200 градус гэж шатгаалсан. Эндээс болохоор энэ хайлуулах зуухын явцд бол ерөнхийдөө 99% одоо цэвэршилтэй хар тугалга хайлсан хар тугалга гэдэг гарч ирэх. Тэрийг цаашаа бид нар болохоор бол энэ доор бол бас хоёр юу байгаа. 25 тонны нийтдээ 50 тонны хүчин чадалтай ийм хоёр том цэвэршүүлэх тоогоо байж байгаа. За цэвэршүүлэх тоогоонд бол хийж байгаа бас дахиад өөр бусад химийн элементүүдээр бусад одоо юу гэдэг одоо цэвэршил бүхий хэсэг гэдэг юм уу impurity гэдэг хэлдэг хэсгийг нь авдаг юм. Тэрэн дээр болохоор үндсэндээ 24 цаг одоо шарна гэсэн үг. Гэ болоод за тэр цэвэршүүлэх процесс болсны дараагаар бол ерөнхийдөө эндээс одоо 99.97%-тай тийм цэвэршилтэй хар тугалга гарч ирнэ. Тэгээд тэр гарч ирсэн хар тугалгыг нь болохоор тэрний цаана харагдаж байгаа одоо тэр голдмаа цутгах машин гэдэг цутгаад тэгээд ер нь хар тугалгын голдмаагаа хөлтөлдөг ийм л үйлдэл байгаа юм. За энэ үйлдвэрээс бол яг үгээр технологийн бол хайдвар байхгүй. Одоо яаж өгөхөр хунцыг нь би хунц болгоод гаргах чинь тийм үү. Хүчлийг нь болохоор гөлтгөн болгох чинь тийм. Хар тугалга агуулсан хэсгүүдийг нь би болохоор ингээ голдмаа гаргах чинь тийм. Гэхдээ энэ дээр дахиад нэг анхаарах хэрэгтэй юм юу гэхээр бол мэдээж саяны энэ хар тугалга агуулсан хэсгүүдийг бид би 1200 градуст ингээд хайлуулах харчин бол тэрнээс гарч байгаа утаа тоосон цай бол савгаа айхтар байна. Харж байгаа бол дандаа ингээд хоолойнууд ингээд цаашаа гарч байгаа шүү дээ. Тэгэхээр эндээс гарч ирж байгаа утаа тоосон цайуудыг цаашаа энэ хоолойнуудын тусламжаар цаашаагаа дамжуулаад за тэн дээр чинь бол утааг амраах хэсэг гэж байгаа. Төвөөс зүгтах центр хүүгээр одоо утааг ингээд одоо том ширхтэй хэсгүүдийг нь одоо унгааж авч яах гэх мэтлэнгээр ингээд 7 төрлийн тоног төхөөрөмж энэ дээр байж байгаа тэр олон том тэр цаана харагдаад байгаа. Тэгэж ингэж шүүж явсаар байж байгаад нөгөө агаарт сая манай танаа үйлдвэрийг яндан гаднагаас харахтай харсан баг тэр өндөр яндан гаргахтай стандарт нийцсэн тийм агаар нийлүүлнэ, хий нийлүүлнэ гэж байгаа байхгүй. Жилд Монгол улс нэг 7500 орчим тонн. За тоо ширхээр нь яачих юм бол нэг 450 орчим мянган ширхэг аккумулятор одоо хаягдгаа гэсэн тийм судалгаа байгаа тийм. Тэр бүгд бол ямар нэгэн байдлаар бол одоо ер нь бол 90 гаруй хувь нь бол одоо тэр нөгөө стандарт бус үйлдвэрүүд бол ер нь очиж дахин боловсруулагдаж байгаа. Гол асуудал бол ер нь бол аккумулятор нь өөрөө бол тийм их одоо хортой бол биш. Тэрийг одоо юу гэдгийг задлаад хэрэгтэй юм аваад хэрэггүй юм ингээ ил задгаагаа хайчиж байгаа нь бол бүр их охирдол үүсгэж байгаа л тийм байхгүй. Тэр бол саяны миний тайлбарснаас ойлгомжтой байх тийм. Танах одоо хичнээн юм хаягдл аккумуляторыг жилдээ ч юм уу боловсруулж. Яг одоо манай юу үйлдвэр болохоор бол жилд 12,000 тонны дахин боловсруулах хүчин чадалтай. Өөрөөр хэлбэл Монголын одоо жилд хаягдж байгаа хүчин чадлаас бол түүнийг 40-50% дахин давцсан байгаа. Монгол улсд бол ийм үйлдвэр байгаагүй. Энэ талаар мэргэжлийн хүн байхгүй гэдэг учраас бид нар зайлшгүй олон улсын одоо мэргэжлүүдтэй одоо хамтарч ажиллах зайлшгүй шаардлага болсон. За олон улсын хар тугалгын холбоонд хандсан тэднэр биднэрт маш их зөнд олон юм зааж өгсөн. Дараагаар нь олон улсын хар тугалгын холбооны шугамар Global Lead Technologies гэдэг компанитай бид нар бол хамтарч ажиллаад манайд зөвлөгөө өгөөд ажиллаж байна. За Монгол талаас гэх юм бол одоо Техникийн их сургуулийн одоо профессор Цэвжэв гэдэг доктор багш байж байгаа. Тэд нар биднэрт ингээд туслаад одоо манай зөвлөгөө өгөөд тэгээ бид нар энийг бол технологид яг одоо ямар улсын технологи байдгийг Монголын юм жижиг зах зээл дээр гэдэг юм уу бага одоо хэмжээний батарей хаягддаг л улсд бол таарж байгаа шүү дээ. Яг тэгэхээр тэр гэх юм бол биднээс одоо хэдэн тэрбум тай улс байж байна. Монгол гэхэд бол жижиг улстай учраас бол харьцангуй жижиг аврын үйлдвэрлэл зохиж таарж байгаа. Ингээд гэх мэтлэнгээр энэ олон судалгаануудыг хийж байгаа. Тэгэхээр бид энэ үйлдвэрийг барьсан юм байж байгаа. Олон улсын хар тугалгын холбоо болохоор бол ер нь дэлхийдээ ингээд байж байгаа ийм яг ижил төстэй үйлдвэрүүдэд аудит оруулаад магадлан итгэмжил гэдэг юм олгодог байхгүй. За бид нар энэ үйлдвэрийг одоо анх барихтаа ерөөсөн тэр үйлдвэрийн шалгуураар давнаа, аудитаар нь орноо. Тэр магадлан итгэмжлийг нь авна гэсэн зорилго тавьсан юм. Анхнаасаа тэр одоо юу гэдэг том шалгуурыг давах зорилгоор ингэж хийсэн учраас бол одоо ер нь бол
нэлээд байгаль орчинд одоо ээлтэй одоо нэгдүгээр хаягдлахгүй тийм гаргаж байгаа одоо юу гэдгийг одоо бах хий маань болохоор стандартын шаардлага хангана. Тийм л үйлдвэр байгаа. Дэлхийн жишг үйлдвэр гэдэг нь тийм учиртай. За ер нь тийм учиртай бид нар одоо ерөөсөн тэгтжил зорж байгаа шүү дээ.